Сайн уу манайхан. Өнөөдөр бүгдээрээ 2008 онд гарч байсан Stoning of Soroya хэмээх нэлээд хүн сэдвтэй Dark киноны товчлыг сонсноо. Ядж байхад бодит амьдрал дээр болсон үйл явдал учраас үзэхэд бол нэлээд сэтгэл өвдөхөөр хэцүү кино байлээ. Ямар ч тач Ираны хөдөө нэг тосгонд нэг залуу эхнэрээсээ өөр хүнтэй сууж жаргалтай амьдрахын тулд хөөрхөн эхнэрийг үтгэж тосгоныхоо доог тухуу болгож амьдралыг нь яаж там болгож байгаа талаар одоо бүгдээрээ үздэцгээе. Иран гаралтай Франц сэтгүүлч Ахмед Ираны хөдөө явж байгаад машин нэвтрээд зам дээр нам гацлаа. Нийлээ хэдэн цаг хүлээсэн чин замаар машин бүр явдггүй шүү. Гэтэл удалгүй нэг автобус явж байхаар нь учир байдлаа хилэнгуутал манай хүний машиныг чирэн хамгийн ойролцоо байх Купея хэмээх цөөхөн хамтаа тосгонд авчирлаа. Энэ үед Захра эмэх бүсгүй голын ирэг дээр чор нохоонд идүүлсэн болов уу гэмээр нэгэн бүсгүйн яс хувцсны үлдэгдлийг нь нүцгэн гараараа газар болж байгаа харагдана. Ман сэтгүүлч маань машинаа хотын цорын ганц засварчин дээр үзүүлтэл машины чинь бензиний сав цорсон байна гэж хэлэх ба би өнөөдөр амарна уу. Маргааш машины чинь засч өгье. Гэсэн ч сэтгүүлч маань хөлсийг нь 3 нугалж өгснөөр өнөөдөртөө багтааж засахаар л боллоо. Энэ үед Захра ман сэтгүүлчийг дуу ураагууртай явж байгааг нь хараад шууд ирж уулзсан. Чи англиар ярьдаг уу? Гэснээ англиар манай тосгонд нэг аимшигтай нууц бий. Гэд хэлбүүгүй юу? Тосгоны дарга тосгоны хамблам хоёр ирснээ Захраг загнаж чи ирчүүдтэй юугаа яриад байгаа юм? Ирчүүдийн ярианд битгий оролц. Гэд хөө явуулах ба манай сэтгүүлчтэй мэдлэн өөрсдийгөө танилцуулаад цай холоор дайлыг гэхэд сэтгүүлч маань татгалзаж өө би тэгж ажил хөндрүүлмээргүй байна уу? Зүгээр кафед өглөөний цагаа уужхъя гэж хэлэхэд чи ямар ажил хийдیں۔ Гэхээр нь сэтгүүлч гээд үннээ л хэллээ. Саяхан авгаатай битгий яриараа сэтгцийн өвчтөй юм байгаа шүү гэж анхааруулад явуулнаа. Манай залууч нээхэн бодолгүй кафед цай уун сууж байтал Захра нэг захиа шиг зүйл шидгээр нь хартал өөрийнхөө гэрээ аягийг зурцсан. Бас хүний ясны хэлтэрхий байхыг хараад мэн сэтгүүлчийн сонирхол нь төрж хүн амьтны нүд хариулж байгаад Захрагийн гэрлүү яваад орноо. Гэрлүүн яваад ороход хоёр жоох охин байх ба манай сэтгүүлчийг харснаа шууд айж байгаагаас харахад ер нь л эрэгтэй хүнээс айдаг юм байна гэдэг нь тодорхой байлаа. Та надаар яах гэсэн бэ? Чухал ярих зүйл байгаа мó гэж асуухад тийм ээ. Чамд хэлэх маш чухал зүйл байна. Чи мэдэн дээ. Манай улсад эмэгтэйчүүдийн дуу хоолой гэж байдгүй шүү дээ. Чи миний хэлэх зүйлийг эх орондоо очоод дэлхийн нийтэд цацаад өгөөрэй гэж хэлээд энэ тусганд юу болсон талаар ярьж эхэлдэг. Захрагийн нагцдуу Сороя 4 хүүхдийн ээж ар гэрээ амьдралынхаа төлөө бориг боксэлгэж зүтгэдэг жирэлэгэн эхнэр бас ээж хүн билээ. Тэр хоёр охин хоёр хүүтэй ч түүний амьдралд байгаа цорын ганц асуудал нь мөнгө төгрөг хоол хүнс бишээ. Тэр бол түүний нөхөр Аалын. Аалын хувьд 14 настай жоох охин дурлаж түүнтэйгээ гэрлэхийн тулд 20 гаруй жил ханьсан хайрт эхнэрээ хоёр охинтойгоо аяхын түүс болж байгаа юм байна. Яагаад хоёр охин гэж онцолж байна вэ гэхээр эдний улсад охин хүүхдийг эрэгтэй хүүхдээс дор үздэг тул энэ Аалыг гэж итгээд хоёр хүүгээ авч яваад харин хоёр бүлтээсээ охиноо ээжтэй нь хайж явах гээд байгаа юм байна л да. 1980-ад оны Иранд эмэгтэй хүн сурч боловсрж ажил хийж болдгүй байсан тул хэрвээ нөхөртэй аягдвал энэ бүсгүй хоёр охиноо байтугай өөрийгөө тижээж чадахгүй гэсэн үг. Шууд л өсөж өгнө л гэсэн үг л дээ. Тийм ч учраас Сороя маань нөхрөөсөө салж чадахгүй гэдгээ нүүрэн дээр нь хэлтэл Сороягийн том хүү та яагаад аавын өдөөс том дуурайд байна? Гэх зэргээр ээж рүүгээ дайрж байдаг шүү. Аалын хөвгүүдтэй хандаж ээжигээ харж байгаа үз. Ийм учраас л би ээжээс чинь салж байгаа. Эмэгтэйчүүд бол хоол хийж хүүхэд гаргах ёстой болохоос ирчүүдийн өмнөөс олон юм ярих ёсгүй. Сайн харж ав. Энтэр гэх зэргээр хүүгүүдийнхээ тархийг сайхан угаад юм байна уу? Тэгснээ бас ч ирээд Сорояг шууд зодож эхэлд юм да. Зөвөн гар нүүрлөөн биш биерүүн зөгч байгаагаас харахад тосгоныхондоо мэдэгдүүлэхгүй гэж ингэт юм шиг байна. За ингээд эхнэрнээ салахгүйгээд гүрийгээд байгаа учраас Аалын хотынхоо хамтлан дээр очиж Сороянаас салахгүйгээд байна. Та лам хүн байна хэлбэл ойлгох бах. Гэхэд хамблам татгалзаж Эримийн хооронд би орохгүй гэсэн боловч Аали би чамайг шоронгийн хоригдол байсны чинь тусгыныхонд хэлчих юм уу? Тэгвэл чи хамбламын суудлаа өгөх л байх та гэж занл хийлээд байсан тул Аалид туслахаар л боллоо. Ингээд Сороятой очиж уулзаад Сороя минь чи залуу хүн. Аалын нэгэнт чамд сэтгэлгүй болсон бол явуулах л хэрэгтэй. Тэр чамд хоёр охиныг чинь бас энэ байшингаа үлдээ гэсэн шүү дээ. Ганцаар амьдрч чадахгүй гэвэл би чамайг харж хандаж бай. Гэх зэргээр манай бүсгүйг өөрийнхөө эхнэр болгочих санаатай. Энэ үед Захра гаднаас орж ирээд түүний ярихыг сонсоод хамаг дургуун хурж өө за хамбламгүй. Та удаарай хитэрж байгаа юм шүү. Та Аалитай нэлжээд ганц би эмгтэг дэрлэхэд ичихгүй байна уу? Одоо эндээс зайлж үз. Гэхэд хамблам уурлаж муусан шуламснууд бие өмгөлж явах шивдэ. Та хоёрыг сайн явахыг чинь харна гэд хараал урсгаал гарч удлаа. Уул нь шашны хамблам хүн шүү дээ. Арай. Сороя дүүмэн Аали чамайг дарамтлаад байгаа мó? Яг юу болоод байгаа юм? Гэхэд Сороя хөхнөц болсон биеэ харуулдаг. За тэгээд тэр орой Аалын ууртаа орж ирээд чи намайг шившиг болголоо. Муу адгийн амтан хурдхан надаас салаад өгөөч
Гээд гарын таван уруугийн шагдраас 7 дорзон гарган хөрх ихнэрээ хүүхдүүдийнхаа нүдэн дээр дахин гөвшиж өрхөд тэсвэр болсон Сороя энуудад хоёр өхнөө дагуулад хар үрээр гэрээ орхи явнаа. Ингээд нагцэгч Захрагиндаа очихва. Захрач дүүнрээ урайлахан үлээ авч яаж игээд учрыг нь олондоо бүр болохгүй бол би тосгоны дарагтаа яриа үзье. Надад хайртай дуртай бүр хурмаа игээд хуугаад байгаа. Тус хүрх байлгүй дээ. Гээд ярилцаа байж байтал киноны ихэнд гардаг засварчин ахгүй гарч ирээд Захраа минь болохоо байла цаан чинь. Манай эхнэр унтчаад сэрхгүй байна. Тосгоны имж амралтаа аваад өөр тийшээ явчих. Чи очиод үзээд өгөөч. Гэж гоохот Захраа тэднийх рүү яаран явж байх замдаа Сороягийн нөхөр машиндаа өөр бүсгэл суулгацсан инээж ханаасын шигээ явж байгааг харсан ч засварчны гэрлүү яараа очноо. Гэтэл засварчны эхнэр хэдийн амьсгал хураасан байх бөгөөд энэ тухай хэлэхэд хөөрхий засварчин ч гуниглаад явчихва. Эдний ганцгүй оюуны бэрхшээлтэй тул юу болж байгааг ч ойлгохгүй байлаа. Захраа маань шүнжэнгөө эхнэрийг нь оршуулах бэлтгэлийг хангаж хонохва. Өглөө нь Сорояч бас ихчтэй туслахаар иртэл тусганы бүсгүйч засварчны эхнэр өнгөрсөн гэсэн шиг хамаг юмыг нь тууж байд юм да. Та нар болооч. Хөөш чи наадха тавь. Ямар муухай юм бэ? Дөнгөж хүн өнгөрчөөд байхад хүнлэг сэтгэл байна уу та нарт? Гэж загинж байж тэднийг арай гэж болиулна. За ингээд оршуулгын дараа тосгоны дарга хамбламнар ярилцаж байгаад Захраг дуудан уулзаад засварчин маань эхнэрээ алдаж хэсэгтэл хоолунд гэр орныг нь цэвэрлэх хүн эрэхтэй. Хамгийн боломжтой хүн бол Сороё шүү дээ. Чи дүүтэйгээ яриад үзэх үү? Гэхэд Захраа миний дүүд цалин өгнө гэвэл болж л байна. Аали угаасаа сална гээд мөнгө төгрөг юу ч өгөхгүй байгаа юм шиг байна. Гэж хэлэхэд тосгоны дарга тэгье. Цалинг нь өгье л гэж байна. Тосгоны дарга Захраатай ганцаарчлан уулзаад за Захраа минь чивд хоёр олон жил бие биенээ мэдэн шүү дээ. Гэхдээ чи тосгоны залуустай жоохон хүндлэлтэй хандаж байгаа ч дээ. Гэж сануулж л байна. Сороё бүсгэн маань ингээд засварчны гэр орныг цэвэрлэж хоолундыг хийж өгөх ба үнэхээр сэтгэл гаргаж буй Сорояд аав хоёр талархаж байгаагаа ч илэрхийлж байгаа л харагдана. Гэтэл нөгөө сална гэд байсан аалыг тэднийг харан эхнэрээ бараг хардаад байгаа мó ашин. Бүсгэн маань цалингаа аван тултлаа баярлаж аалыгаас засны дараа октоудад ижээхийн тулд мөнгөө сайн цуглуулнаа. Та миний мөнгийг хатгалчих. Гээд ихтэй өхва засварчны бэлгэлсэн давуугаар Захраад маш гоё юу бөгөөж өгнө. Гэтэл нэг өрөө нөгөө аалыг чинь хамбламтай уулзснаа. Сороё намайг хуураад байх шиг байна. Тэр засварчинтай ямар нэг юм шивнэлдээд байсан. Гэхэд хамблам за аал юм. Чи ихнэрээ явуулсан энэ төр гэвэл чулуугаар цогжаалах hulтай. Чи чинь юу л хийх гээд байна да. Гэхэд хамбгай наад амаа мэдэрээ. Түүнийг явуулсан гэж би хэлсэн л бол чи миний хэлснээр л байгаарай. Үгүй бол тосгоныхонд чиний талаар хэлчих шүү. Гэхэд хамба түүнээс нэлээд жирхэж. Чи ихнэрээ тэгж хөнөөлгөж яах гээд байгаа юм бэ? Хүнээ ямар тоглож яах гээд байгаа. Гэхэд Сороё өгчүүл би хоёр охины тэтгэмжийн мөнгийг өгөх шаардлагагүй штэ. Гэж инээж байгаа нь хүн биш чөтгөр юм уу даа гэмээр. Удахгүй тэр хүүхний амьдралыг би сүрүүлнэ. Тэрнээс өмнө тосгоноор цов тараах хэрэгтэй. Гэж хэлээд явхва цовгаа амжилттай тараасан бололтой. Захраа талхны дэлгүүр ортол тосгоны эмхтэй. Сороё нөхрөө ороод байгаа юм шиг байлээ. Энтергээд хачин имэрээд эхлэхэд Захраа уурлаж. За чи чинь юугээ дэмэрээд байгаа. Гэхэд мань хүүхэн Сороёг доромжилж нөхрөө уурдаг янхан. Энтергээд эхлэхэд өвнийг сонссон тосгоны өгшин тэссэнгүй. За хүүхээ наад амаа мэдэрээ. Сороё даруухан сайн өхөн. Битгий дэмэрээд бай. Гэж загинж байгаа л харагдана. Сороё маань амардаг өдрөө хоёр өхнөө дагуулan салхинд гарч цагийг сайхан өнгөрөн. Өхөдтэйгөө түүсэн цэцгээ засварчны эхнэрийн тахил дээр тавин хүндэтгэл үзүүлнэ. Засварчин маань ажилласаа эрт тарийн ирснэ. Эхнэр маань өнгөрснөөс хойш нэлээд ганцаардаад байх юм. Орой бол хамт идэхгүйз. Гэхэд Сороё хэрэггүй үстэй. Та хүүтэйгээ хамт холж гэж хэлээд гараал явлаа. Энэ үед Аали хамблам хоёр тосгоны дарагтаа уулзан Сороё засварчинтай явуулдаж намайг хуураад байна. Түүнийг чулуугаар цэхэн хөнөөж өгнө гэж үсгээд тосгоны дарга гайхаж Сороё даруухан бүсгүй штэ. Сонирл юм. Тэглээч би чиний хэлсэнд шууд итгэхгүй. Нотолгоогоо аваад ир. Тэгж байж л итгэе гэж хэлэхва Захраа энэ гурвыг нухацтай ярилцаж байгааг хараад тосгоны дарагтаа уулзан Аали юу гээд байгаа. Ямар нэг юм болоо юу. Гэхэд тосгоны дарга танаа нагцдуу Сороё чинь нөхрөө хуураад байгаа юм биш үү. Гэхэд манай гч түүнийг алгадан Сороё ямар даруухан бүсгүй гэдгийг чи мэдэн штэ. Аалигийн үгэнд итгээд бахтай яах втэ гэж хэлээд уурлан явж одноо. За тэгээд Захраа тэр дөрөө Сороётой уулзан за дүүмэн чиний нөхөр чамааг явуулсан энтергээд хотоор дүүрэн цуу тарааж тосгоны даргатай уулзаад яваад байна. Чамд муу зүйл хийх гээд байх шиг байна. Хэсэгтээ засварчныг очихоо байл. Гэсэн боловч Сороё ихчээсээ тас зөрөн Аали олон юм ярьлагээд би ямар тгээ явцсан биш. Игч минь надад мөнгө нь хэрэгтэй байна шүү дээ. Би өөрөөр яаж октоудад ичээх юм бэ гэж хэлээд хэлсний тоосонгүй. Энэ үед хамблам Аали хоёр засварчныг дуудаж уулзаад за засварчин минь Сороё та хоёрын дунд юу болоод байгаа. Сороё танаа орон дээр унтсан биш үү гэж асуухад засварчин бүр гайхаж юу яриад байна. Сороё манай үгийн хоолундыг бэлтжээл яваад өгдөг гэж хэлэхэд Аали уурлан миний эхнэр танаа орон дээр унтаал байлгүй дээ. Би уурлахгүй яахчгүй зүгээр үннээ хэлчих.
Энтергээд хачи юм яриад байхаар нь засварчин дургуутсаж та хоёрын юу яриад байгааг чинь ойлгох юм алга гэж хэлээд гараал явлаа. Гэтэл манай хоёр засварчны гэрт нь явж очиод сэтгцэн өвчтэй хүүгээр нь боож эхэлнэ. Засварчаа, чи бит хоёрын эснэр хийхгүй бол танаа хүүд юуж тохиолдох юм блэ? Сэтгцэн өвчтэй хүн нэг л өдөр хавцлаас үсэрсэн байх үедээ. Гээд ганц үг нь занл хийлж эхлэхэд засварчин гарцаагүй байдалд орж, мань хоёрын эснэр Сороёгийн эсрэг мэдүүлэг өгөхөөр л боллоо. Ингээд маргааш нь манай аллын гудамжинд гараад ирсэн миний эхнэр намайг хуурж байсан байна. Миний араар засварчинтай явуулдаж байсан байна. Гэгцэргээр орж хашгичж эхлэхэд тусганы залуусын нүдэн өрөө дээрээ гарч нэр юм арайчтэй. Ясан заваа өхөн бэ? Гэгцэргээр Сороёг маань хараагаал эхэлж байна. Тэгснээ Сороёг барьж авснаа олны нүдэн дээр зодоод эхлэхэд заахраа гарч ирэн түүнийг болиулж "Али, Сороёа тийм хүн биш. Тусганы дарга ирж өөрөө энэ учрыг олог" гэд Сороёг дагуулan гэрлүүгөө орохва. Удалгүй тусганы дарга ирж Алигаас яг юу болсныг асуухад "Наад муу завхаа юм чинь намайг хуурсан. Засварчны гарт хурж бүр хоорондоо шивнэлдэж байхыг би харсан. Энтэр гэхэд заахраа. За Али минь, чи арай дэндээд байгаа юм шүү. Сороё бол зарчимч тийм юм хийхээр хүн биш" гэж хэлэхгүй Сороёж өөрийгөө өмгөөлж "Та нар намайг өөрсдөө засварчныг ажиллаад үг гэхэр чинь л би ажиллаж байгаа штэ. Надад цалин өгнө гэхээр нь чатгаараа л ажиллаж байгаа. Намайг яагаад ингэж буруутгаад байгаа юм бэ?" Гэгцэргээр хэлэх үед гаднаас засварчин орж ирснэ. Сороё хаяа манад хондог байсан. Гэд жишимчгүй худлаа хэлэх үед манай бүсгүй бүр шок. "Аха, та яагаад худлаа яриад байгаа юм бэ? Би танад хонох байтугай танаа орон дээр ч гарч үзээгүй штэ" гэж хэлсэн боловч эмэгтэй хүний үгнээс илүү эрэгтэй хүний үгэнд итгэдэг газар шүү дээ. За ингээд тусганы залуусын хэргийг хилцгээр сүм рүү явах ба эмэгтэйчүүд мэдээж хилцүүлэхд орох хэрэггүй учраас манай бүсгүй маань юу ч хийж чадалгүй. Нөхөртөө гомдлон сууж байлаа. Хамплам засварчин тусганы дарга Али Абас Сороёгийн төрсэн аав гээд энэхэд сүмд хилцээд Сороёг нөхрөө хуурсан буруутай гэж үзэн чулуугаар цохон цааслах шийдвэр гаргалаа. Хүний амьдралыг хэдхэн бүтгүүгээр хоорондоо яриад шийдчихдэг нас. Сороёг цааслах шийдвэр гарсан тухай заахраа олж мэдээд Сороёг дагуулan зүгтгаар шийдэн гарсан ч тэдний гадаа баахан залуус суглан манай хоёрыг барьж аваад буцаад байшин руу оруулчихнаа. За ингээд зүгтна гэдэг худлаа болсон тул хувь тавилантайгаа эвлэрхээс өөр аргагүй боллоо. Бүсгүй маань хоёр охиндоо өөрийнхөө бүгжийг зөөж өгөөд ээж нь буруу зүйл хийгээгүй шүү. Миний охтууд сайн хүн болоорой. Ээж нь хол явахаар болчлоо гэж хэлж байгаа хэсэг үнэхээр өрөвдөлтэй. Сороё заахраад хандаж охтыг минь харж хандна гэж амлаач. Том болохоор надад юу тохиолдсон тухай үннийг нь хэлээрэй. Гэхэд заахраач дүүгийнхээ бүх хүслийг биелүүлнэ гэдгээ амлана. За энэ үед хотын залуус манай бүсгүйг цааслахаар газар нөхөхөж эхлэх ба тусганы бацкаанууд Сороёг зөхөх хурц ирмэгтэй чулуунууд түүж байгаа нь үнэхээр аимшигтай. Бүхэлдэн хүн цаасуулах гэж байхад тусганы дарга маань бурхандаа мөнгөж харин мань хамплан маань үсахлаа засуулж байгаа л харагдана. Энэ үед гаднаас Сороёгийн баг хүү орж ирээд "Ээжээ, тусганыхан таныг алах гэж байгаа мó? Таныг аавыг хуурсан гэд байна. Үний юм уу?" Гэхэд Сороё "Үгүй ээ. Аав чинь худлаа цууд хараасан. Ээж нь буруу зүйл хийгээгүй шүү" гэж баг хүүгээ үнсэх үед том хүн орж ирснэ. "Наа заваа хүүхэнтэйгээ юугаа яриад байгаа юм?" гэд дүүгээ дагуулад гарч одж байгаагаас харахад энэ том хүн яг аав шигэ болж байгаа юм байна л да. Өчигдөрхөн цалингаа аваад баярлаж гэрэлт ирээд үед төсөөлж байсан бүсгүй маань нэг өдрийн дотор нүгэлтэн болж цааслуулах гэж байгаадаа гомдон хувь тавилангаа зүхэж цөрхрөн уйлж эхлэх үед заахраа түүнийг тайлбарлуулж үсийг нь самнаж өгч гинөө. За ингээд Сороёг гарч ир хэмээн цагаан ойлгоор орилоход заахраа түүнийг дагуулan гарахад баахан залуус ирсэн манай бүсгүйг биеэн үнэлэгч завхаа эмгэх зэрэгээр 9 шидийгээр доромжилж эхэлнэ. Ингээд манай бүсгүйг дагуулan явсаар ухсан нүхнийх нь хажууд авчрах үед тусганыхан тэржигтэй зугсан байх ба хамплам тусганыханд хандан үг хэлж байна. Сороёгийн бүсгүй нөхөр Алигаа урсан нь батлагдсан тул Исламын шариагийн хуулийн дагуу түүнийг чулуугаар цохин хөнөөх гэж байна. Аллах түүнийг ивэх болтугай гэж хэлээд цаазын ялаа эхлэх ба Захрагийн хазар даган нулимсан урсангаа бүсгүй хижаабыг тайлахад яг л хурмын дайшинз шиг маш сайхан цагаан дайшин зөмссөн байлаа. Тусганы дарга түүнээс хэлэх сүүлийн үг байна уу гэж асуухад "Би та нарыг бүгдийг чинь мэднэ. Та нар ч намайг мэдэн штэ. Би хизээч ийм зүйл хийх хүн биш гэдгийг та нар бүгд мэдж байгаа мөртлөө яагаад намайг ингэж тамлан хөнөөх гээд байгаа юм бэ? Та нар бурхны нэрийг барьж гэмгүй хүмүүсийг тамлж алдгаа хизээ болох юм" гэж маш зөрөгтэйгээр хэлсэн ч түүний хэлснийг эднэр ойлгож байгаа ч юм уу бүү мэд. За ингээд Сороёг маань ухсан нүхэндээ өвдөглүүлж суулгаад шороогоор булж эхлэх ба удалгүй бүсгүйн талбайг бүхэлд нь болж орхих үед энэ бүхнийг харж байсан заахраа тэсэлгүй асгаран уйлж "Ибрахим, энэ охин ямарч буруугүй штэ. Түүнийг сулчгал та. Оронд нь би ялуулъя" гэж гуйсан боловч заахрагийн үгийг сонссонгүй. Чирч холдуулж байгаад цаазын ялыг эхлүүллээ. Яж хахад чулуу шидэх хамгийн ихний хүн нь төрсөн аав нь байх бөгөөд тосгоныхон тандан "Тэр одооноос миний охин биш. Тэр нөхрөө хуурсан гутам шиг дэм" гэж хэлэх үед нөгөө Али чинь хамгийн хорц үзүүртэй чулуунаас өгжвэ шүү зэвэн гар.
Хэдий миний охин биш гэж хэлсэн ч хүн яаж өөрийнхөө охиныг гэмтэж чадах вүлээ дээ. Чулууга хөнгөн шитгэхэд угаасаа сорёёг онсонгүй. Гэтэл тосгоны хөгшин хүмүүсээ чулуугаар орохгүй байна гэдэг чинь тэр бүсгүй гимгүү гэсэн үг юм биш үү? Бүсгүй гимгүү болохоор л бурхан дохио өгöd биш үү дээ. Одоохон судлах хэрэгтэй. Гэхэд аал яварлан чи юугээс солиороод байгаа? Алив холдцгоо. Би яаж ондгийг та нарт харуулъя. Гэснээ хамгийн хурцэртэй чулуунаас авснаа хамаг хүчээрээ манай бүсгүйн тархийг хагартал зөгөж өргөнө. За ингээд цус садарч манай бүсгүйг уйлж эхлэх үед аалын хоёр хүдээ чулуу атгуулснаа ээжигээ он. Гэхэд баг хүн асгаран уйлж ээж рүүгээ чулуу шидэж чадахгүйгээ хэлэхэд харин том хүн ээж буруу зүйл өөрөө л хийсэн. Шийтгэлээ хүртэх хэрэгтэй. Гижилээд чулууга шидэн ээжигээ зэрэмдэглэж орхино. За ингээд засварчин гаргаж ирээд чулуу өгөхөд маньхэн чулууга шидэж чадсангүй. Хүүгээ дагуулаа тэндээс яваад өгөх үед цосгоны залуус нэгэн зэрэг чулуу шидэн манай бүсгүйг яргалж эхлэх ба Сорояа нас барахаас өмнө хоёр охинтойгоо ногоон талд зугаалan явж байгаагаа төсөөснөөр бурхны орныг зорноо хөргий. Энэ нөхдүүд бие хамгаалах чадваргүй бүсгүйг яргалан алчхаад Аллах Акбар хэмээн бурхны нэрийг барин орилж байгаа нь үнэхээр гутамшигтай. Гэтэл Аали гэж надгуус дөрөв хүүхдийг нь төрүүлж өгсөн ихнэрээ олонний нүдэн дээр яргалж алчаад юуж болоогүй юм шиг инээдсэн зогсож байгааг нь хардаа. Энэ нөхдүүд бүхэл бүтэн эмэгтэй хүнийг чулуугаар зөвхөн үхлийн мухагаар алж хajаад оройдоо бүжиг таанцхийн аригт арсан баяр тэмдэглэж байвал яах вэ? Харин тосгоны эмэгтэйчүүд хамтдаа Сороёо бүсгүн зэрэмдэглүүлсэн цогцыг голын хажууд авчран чадхаараа л болж хүндэтгэл үзүүлж байгаа харагдана. Дүрсэлэгдэн энэ хотод хэдхэн 7 хоногийн өмнө ийм аимшигтай шудраг бус зүйлсэснийг сонссон сэтгүүлч маань нулимс туслуулсан сууж байх ба Захрагийн яриаг бичсэн кассетаа гаргаж ирээд ширээн дээр тавьж орхино. Энэ үед тэдний ашаан засварчин орж ирээд залуу минь машин чинь болчихлоо. Ирж аваарай гэж хэлээд гарах ба тосгоны залуус цуглдсан юу болж байна? Захра янз бүрийн юм ярьсан шинж байна уу? Гэх зэрэгээр засварчныг барьж идэхнэ итгэн. Энэ үед харин нөгөө Аали чинь хурмын ослолтой бараацсан царайтай нөхөр явж явахаар нөгөөд чи чинь өнөөдөр хурмын их ёстой биш үү? Яагаад урваач ав? Гэтэл нөгөө 14-т охиных нь аав нь шоронд орж мань хоёрын хурим цуслагдан хоёр тишээ болж байгаа юм гинэ. Үүнийг сонсон засварчин маань бухимдаж юугээд солиороод байгаа юм бэ? Чи тэр хүүхэнтэйгээ суух гэж л эхнэрээ алав өстэй. Мохогийн алуурчин, гимгүүхөө алсан алуурчин. Энтэр гэхэд тосгоны дарга гайхан хамтламаа. Та нар чинь юу яриад байна? Сороёо гимгүү байсан юм уу? Гэхэд засварчин бүх үннээ хэлж энэхэд намайг дарамтсан болохоор л би танд худлаа хэлсэн. Сороёо ямар ч буруугүй гэж хэлэхэд тосгоны дарга хамтлам руу урлаж чи яаж байгаа юм бэ? Чи гимгүү үнийг гүтгэжээ. Энтэр гэхэд хамтлам өөдөөс нь за дарга эцсийн шийдвэрийг таал гаргасан шүү гэж тосгоны даргаыг дуугүй болгоол хаялаа. Энийг сэтгүүлч маань машин аваад явах гэхэд хамтлам улаан цагаандаа гарч хаашаа яриад байгаа. Цүнхэн чинь юу байгаа? Энтергээд ухаар нь машиндаа суун хөдлөх гэтэл хотын залуус түн рүү буушаагаан. Хамтлам түүний цүнхийг ухаж байгаад кассетыг нь олон устгаж орхиход сэтгүүлч бухимдан. За яах вэ? Би нийслэл хотод очиж байгаа та нарын эсрэг гомдол гаргана. Харж агаарай. Гэд машиндаа суун хөдлөнө. Гэтэл зам дээр Захра гарч ирээд жинхэнэ яриа бичигдсэн кассетаа сэтгүүлчид өгж байх үед үнийг нь тосгоны залуус харжилгүй яах вэ? Гэтэл хөдлөх гэхэд манай хүний машин дахиад засч унтраад фейлдэд эхэлнэ. Тосгоны залуус түүнийг урахаар гүн эрэхтэр агшинд ашгүй машин насаж давхин одох үед Захра тэдэнд хандан яасан? Та нар юундаа хагаад байгаа? Буруу юм хийгээгүй бол юундаа сандарцгаагаад байгаа? Улс даяараа манай тосгонд юу болсныг удахгүй мэднэ гэж хэлж байгаагаар кино маань төгсгөө. Иран гаралтай Франц сэтгүүлч энэ тосгонд болсон аимшигтай ярилцлагын талаар нийтлэл гаргаснаар дэлхийн нийтээрээ хүнийг чулуугаар зохицуулдаг гажиос заншил Иранд байдгийн байна гэдгийг мэдэж авсан. За тэгээд та үзчихсэн бол миний оруулж исэн Ираныг тархицсан тагнуулч гэдэг бичлэг дээр ч гэсэн гардаг. 1979 онд Иранд хувьсгал гарахаас өмнө Иран эмэгтэйчүүд яг л бусад орны эмэгтэйчүүд чиг хүссэн улс руугаа аялаж их сургууль суран цагдаа, шүүгч, багш хэмж гээд хүссэн мэргэжлээрээ ажиллах боломжтой байсан ч Аятолла гэдэг дарангуулагч гарч ирснээр Иран эмэгтэйчүүдийг бараг нохооноос дор үздэг болсон. Иран эмэгтэйчүүд нөхрийнхөө зөвшөөрлгүйгээр гадаад паспорт авч болохгүй. Сургууль сурахыг хоригдсон. За тэгээд хүссэн хувцас өмсч болохгүй, заавал хижаб өмсөн биеэ далдлах ёстой. За тэгээд эмэгтэйчүүд хөлбөмбөг гэх мэт ирчүүдийн спортыг үзэж болохгүй. Нөхрийнхөө зөвшөөрлгүй гэрээсээ хамаагүй гарч болохгүй. Тэр тусмаа танихгүй эртээ ярих юм бол маш том хуулийн хариуцлага хүлээхээр болсон. За тэгээд төрийн байгууллагт ажиллахыг хориглож нөхрийнхөө зөвшөөрлгүйгээр бараг юу ч хийж болохоо байсан. Зүгээр л гэрээ цэвэрлээл хүүхдээ хараал байж ах хэвээр. Ираны хөдөөд осготуудаар эмэгтэйчүүдийг ингэж чулуугаар тамлан яргалж алдаг ёс нэлээд байсан юм билээ. Сороёгийн гуниг түүх бол ингэж яргалуулсан хэдэн мянган эмэгтэйчүүдийн ердөөл нэг хэсэг гээ бодохоор үнэхээр гунигтай байгаа үз. За тэгээд шашны хит хатууяас хүмүүсийг яаж мунхагруулж адгуу салгаж байгааг та хэд маань ч гэсэн харж байгаа бах. Ямар ч тач энд хүртэл үзсэн та нартай баярлалаа. Бүгдээрээ дараагийн бичлэгээр иргэн уулзцгаая guys.